Сайн бацхан уу, ярилцлагын цаг эхэлж байна. Энэ удаагийн зочнороо бид Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төвийн зөвлөх Ноён Сэнгийг энэ удаагийнхаа зочноор ирсэн байна. Урилга хүлээж авсанд баярлалаа Ноён Сэнг. Тэгэхээр монголчуудтай багагүй хугацаанд бас хамтарч ажилласан гэж сая таны ярианд сонслоо. Тэгэхээр эхний ээлжинд одоо та үзэгчид өөрийгөө бас танилцуулаач. Яг энэ салбарт экспорт импортыг дэмжих энэ чиглэлд бас таныг багагүй туршлагатай гэж би бас сонссон. Сайн байна уу? Greetings. Та бүхэнд энэтхэг улсаас мэдчилж байна. Намайг HB Sink гэдэг. Би энэтхэгийн шинэ Дели хотоос ирсэн профессор хүн байна. Би 1980 онд энэтхэгийн Дели их сургуульд маркетинг чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Түүнээс хойш би олон улсын бизнес, экспорт, импорт, энтерпренершип болон бизнес хэрхэн эхлүүлэх талаар багшилж байна. Би их сургуулиудын бизнесийн сургуульд дотоодын болон олон улсын бизнесийн удирдлагын магистрийн оюутнуудад багшлахын зэрэгцээ энэтхэг улсад экспорт, импортын чиглэлээр 400 гаруй сургалт зохион байгуулсан. Харин одоо монголчуудыг илүү их экспорт хийхэд тусалж өөрийн туршлага хуваалцахаар энд Монгол улсад ирээд байна. Би өдөр бүр экспорт импортын бизнестэй холбоотой хүмүүстэй уулзаж хамтран ажиллахын зацуу энэ чиглэлийн чухал мэдээллийг та бүхэндээ хүргэж сонсохыг хүсэж байна. Тэгэхээр монголчуудын хувьд одоо яг өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргана гэдэг бол одоо нэг тулгымцсан асуудлын нэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас олон чухал асуудал хөндөөдөх байх л гэж бодож байна. 3 дахь удаага Монголд ирж монголчуудтай ажиллаж байгаа энэ хугацаанд одоо таны анзаарсан зүйл юу бэ? Монгол ирэх би асар их боломж байгааг олж харддаг. Монгол улсаа байгалийн баялаг, түүхийд, мал аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг олон давуу талтайч эдгээрийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж экспортод гаргах тал дээр боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна гэж харддаг. Өнөөдөр энэтхэг улсаа 1.4 тэрбум гаруй хүн амтай дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг болсон. Манай улсын ерөнхий сайд ноён Нарендра Моди энэтхэг хүн байж энэтхэгийн бүтээгдэхүүнээ худалдан ав. Импортоос хэд хамааралтай байж болохгүй гэж уриалдаг. Энэ нь зөвхөн эх оронч үзэл биш. Харин дотоодын үйлдвэрлэл, ажлын байр, эдийн засгаа дэмжих бодлого юм. Монголын хувьд ч мөн адил ийм хандлага хэрэгтэй байна. Миний ажилласнаар монголчуудын хэрэглээний ихэнх бүтээгдэхүүн Хятад, Орос, Өмнөд Солонгос зэрэг улсаас импортлогдож байна. Мэдээж импорт өөрөө буруу зүйл биш ээ. Гэхдээ бүх хэрэгцээгээ гаднаас хангах нь ажлын байр багасах, мөнгө гадагшаа урсах, экспортын хэмжээ нэмэгдэхгүй байх зэрэг сөрөг үр дагавартай. Тиймээс хамгийн түрүүнд Монгол хүн байна. Монголын бүтээгдэхүүнийг хэрэглэсэн сэтгэлгээ хэрэглээний соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Үүний тулд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Хэрвээ Монгол түүхийд байхгүй бол гаднаас импортлж болно. Харин нэмэн үртэг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээ Монголд үйлдвэрлэх нь чухал. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, ажил гүйцэл буурч, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Мөн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр сав баглаа, бодол, логистик, тээвэр зэрэг дагалдах салбарууд ч өснө. Хамгийн гол нь монголчууд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ бахархаж, улмаар олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой болно. Миний энэ удаагийн ажлын зорилгоч үүнтэй холбоотой. Би Монголын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнийг хэрхэн экспортлох, ямар бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн даван туулах талаар алхмаар хуваалцахаар ирсэн юм аа. Тэгэхээр харьцангуй одоо юу гэдгийг хүмүүс бол жижиг дунд үйлдвэрлэлийг бол нэг үе бодвол монголчуудаас дотооддоо өөрсдийнхөө хэмжээнээс үйлдвэрлээд байна. Гэтэл экспортод гаргана гэдэг маань тодорхой хэмжээний хуулийн хүрээнд ч гэдэг юм одоо нөгөө сав баглаа бодлоос аль улс орн руу гаргах чаялаа гэдэг ингээд нөхцөл шаардлагууд бас өндөр байгаад байна л да. Тэгэхээр энэ хугацаанд сургалт хийгээд явж байхад аж ахуйн нэгжүүд одоо яг нэг бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах энэ төрлийн мэдлэг мэдээлэл нь хэр сайн байж чадчихэв. Энэ талаарх ойлголт ер нь бүрэн авч чадчихэв үү? Миний ажилласнаар Монголын олон аж ахуй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвар нөөц боломжтой болсон байна. Харин экспортын худалдааны талаарх мэдлэг, олон улсын зах зээлийн шаардлагын талаарх ойлголт харьцангуй дутмаг байгаа нь анзаарагддаг. Гэхдээ энэ нь зөвхөн Монголд байдаг асуудал биш ээ. Олон орны жижиг дунд үйлдвэрлэгчид дотоодын зах зээлээс олон улсын зах зээлд гарах үед ижил сорилттой тулгардаг. Экспортын бизнес гэдэг зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зарах асуудал биш.
Юуны өмнө бид аль улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаагаа тодорхойлж, тухайн улсын хууль эрх зүй, стандарт, хэрэглэгчдийн онцлог, соёлын ялгааг судлах шаардлагатай болдог. За жишээлбэл Энэтхэг улс өнөөдөр дэлхийн 200 гаруй улс бүс нутаг руу экспорт хийж байна. Аль ч улс руу экспортлох боломж байдаг ч тухайн улсын шаардлагыг хангах нь хамгийн чухал. Хэрвээ Бразилд худалдан авагч Монголоос носон бүтээгдэхүүн авахыг хүсвэл тэд өөрсдийн импортын журам, техникийн шаардлага, стандартуудаа нийлүүлэгчид өгдөг. Бид тэр шаардлагыг хангаж чадвал экспорт хийх боломж бүрдэнэ. Зарим тохиолдолд олон улсын хөндлөнгийн хяналтын байгууллагаар бүтээгдэхүүнээ шалгуулж, чанар стандартын баталгаажуулалт авах шаардлагатай болдог. Тиймээс миний сургалтын нэг гол зорилго бол үйлдвэрлэгчдэд энэ бүх үйл явцыг ойлгуулж алхамаар зааж өгөх юм. Мөн экспортын бизнест ашиг өндөр байдаг ч эрсдэл мөн адил өндөр байдаг. Тиймээс бид зөвхөн өөрийн улсын хууль тогтоомж мэдхээс гадна зорилтод улсынхаа нөхцөл байдлыг судлах хэрэгтэй. Үүний тулд бид PESTEL шинжилгээг ашигладаг. Өөрөөр хэлбэл тухайн улсын улс төр эдийн засаг, нийгэм, технологи, байгаль орчин, хууль эрх зүйн орчныг судалж байж зах зээлдээ зөв нэвтрэх боломжтой болно. Өнөөдөр шаардлагатай мэдээллийн ихэнх нь интернетэд нээлттэй байдаг. Тиймээс үйлдвэрлэгчид эхлээд бүх дэлхийг бус, тодорхой нэг улс, эсвэл бүс нутгийг сонгон судлах нь илүү үр дүнтэй байдаг. Мөн худалдааны танхим, олон улсын үзэсгэлэн худалдаа, бизнес форумууд нь бодит худалдан авахч олох хамгийн сайн боломжуудын нэг юм. Харин худалдан авахч олсны дараа тээвэрлэлт төлбөр тооцоо бичиг баримтын асуудал гарч ирдэг. Экспортын худалдаанд олон улсын худалдааны нөхцөл болох Incoterms 2020 маш чухал үүрэгтэй. Энэ нь тээврийн зардал, эрсдлийг худалдагч эсвэл худалдан авагчийн хэн хариуцахыг тодорхойлдог. Түүнчлэн төлбөрийн аюулгүй байдлыг хангахын тулд олон улсын аккредитив өргөн ашигладаг. Энэ нь экспортлогч болон импортлогч хоёр талын эрсдлийг бууруулдаг хамгийн найдвартай төлбөрийн хэрэгслүүдийн нэг юм. Миний харж байгаагаар Монголын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, чанар, нөөц бололцоо хангалттай бий. Харин олон улсын худалдааны дүрм, стандарт, экспортын үйл ажиллагааны талаарх мэдлэгийг нэмэгдүүлж чадвал Монголын бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээл илүү өргөн хүрээнд гарах бүрэн боломжтой гэж үздэг. Миний бодлоор экспорт гэдэг бол боломжгүй, хэд хэцүү зүйл биш ээ. Харин олон улсын хууль эрх зүй, худалдааны дүрм журам, зах зээлийн шаардлагыг мэдэх шаардлагатай учраас тодорхой хэмжээний нарийн төвхтэй үйл явц юм. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Америк нэгдсэн улс, Европ эсвэл бусад улсын зах зээлд хүрнэ гэдэг нь тухайн улсын хууль, стандарт, олон улсын худалдааны дүрм болон Монгол улсын холбогдох зохицуултыг ойлгож ажиллахыг шаарддаг. Өмнөх сургалтуудад оролцсон аж ахуйн нэгжүүдийн хувьд экспортын талаарх ойлголт, бэлтгэл мэдгэдэггүйц сайжирсан гэж харж байна. Зарим нь бүтээгдэхүүнээ олон улсын шаардлагад нийцүүлж, сав баглаа, буудал, шошго, чанарын баталгаажуулалт дээр ажиллаж эхэлсэн. Гэхдээ экспортод гарах нь зөвхөн сургалт аваад шууд хэрэгждэг зүйл биш ээ. Үүний дараа бодит худалдан авахч олох, зах зээлээ сонгох, гэрээ хэлцэл байгуулах зэрэг дараагийн шатны ажлууд үргэлжилдэг. Миний анзаарснаар Монгол улсад экспортын өндөр боломжтой хэд хэдэн салбар байна. Тухайлбал ноос ноолуурын бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, органик хүнс, зүгийн бал, жацарган зэрэг байгалийн аралтай бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой. Мөн уламжлалт, гар урлал, үндэсний онцлог шингээсэн бүтээгдэхүүнүүд ч тодорхой зах зээлд эрэлттэй байдаг. Тиймээс бид энэ удаа зөвхөн онлайн сургалт зохион байгуулаад зогсохгүй, 6 дугаар сарын 6-нд хүн бүрт нээлттэй үн төлбөргүй семинар хийж экспортын үйл ажиллагааны талаар анхан шатны ойлголт өгнө. Харин 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд 2 өдрийн иж бүрэн сургалтаар экспортын бүх үе шатыг дэлгэрэнгүй заах болно. Хамгийн чухал нь энэ ажил сургалтаар дуусахгүй. Миний зорилго бол хүмүүст мэдээлэл өгөөд орхих ус. Харин бодитоор экспортын бизнесээ эхлүүлэхэд нь туслах юм. Тиймээс сургалтын дарааж менторшип буюу дагалдан чиглүүлэх хэлбэрээр үргэлжлүүлэн зөвлөгөө өгч экспортын замлалынхын туршид дэмжиж ажиллана. Эцсийн зорилго маань
Монголын үйлдвэрлэгчдийг зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлахгүйгээр олон улсын зах зээлд гаргаж Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үн цэнийг дэлхийд таниулахад оршиж байгаа юм. Монгол улс чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Харин одоо тэр боломжийг экспортын бодит амжилт болгон хувиргах цаг ирсэн гэж би үзэж байна. За тэгэхээр энэ 6 дугаар сарын 12-ноос 13 болохын сургалтууд ер нь яг хэн сууж болохоор эсвэл зүгээр өөрсдийн гэсэн нэг юм бүтээгдэхүүн хөгжүүлэх санаатай хүмүүс ирэх юм уу? Эсвэл зүгээр бүтээгдэхүүн бэлэн болсон, ихний символ бүтээгдэхүүн бэлэн болсон. За энийг яаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх? Одоо нэг юм үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд иргэд ирж оролцох боломжтой юм уу? And this program will be good. Мэдээж болно. Энэхүү сургалтанд зөвхөн экспорт хийж эхэлсэн компаниудад бас экспортын талаар суралцах хүсэлтэй маш өргөн хүрээний хүмүүст зориулагдсан. Юуны өмнө өөрийн гэсэн бизнес эхлүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх санаатай стартап эрхлэгчид хамрагдах боломжтой. Мөн бүтээгдэхүүнээ Монголд үйлдвэрлэдэг боловч гадаад зах зээлд хэрхэн гарахаа мэдэхгүй байгаа үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдэд энэ сургалт маш өргөгөөчтэй байх болно. Түүнчлэн олон улсын худалдаа бизнесийн чиглэлээр суралцж байгаа ихтэй сургуулийн оюутнууд оролцох боломжтой. Ихэнх оюутнууд онлайн мэдлэгтэй байдагч бодит экспортын үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар практик туршлага дутмаг байдаг. Энэ сургалт тэдэнд онол практикийг холбох боломж олгоно. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцгойлон оролцохыг уриалж байна. Миний ажилласнаар дэлхийн олон оронд эмэгтэй бизнес эрхлэгчид эмэгтэй нийлүүлэгчтэй хамтран ажиллах сонирхол өндөр байдаг. Тиймээс олон улсын зах зээлд эмэгтэй экспортлогчдын хувьд тодорхой давуу талууд бий. Үүнээс гадна аль хэдийн экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын ажилтнууд ч оролцож болно. Экспортын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс мэдлэгээ шинжилж, олон улсын худалдааны шинэ дүрм арга барилтай танилцах боломжтой. Довчхонтой бүтээгдэхүүний санаанаас эхлээд бэлэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах хүртэлх бүх шатанд байгаа хүмүүс энэ сургалтад хамрагдах боломжтой. Гол нь экспортын талаар мэдлэгээ нэмэгдүүлж, олон улсын зах зээлд гарах итгэл, үнэмшил, ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй байх хэрэгтэй. 2 өдрийн хугацаанд оролцогчид экспортын бизнесийн үндсэн ойлголт, зах зээлийн судалгаа, олон улсын худалдааны дүрм, төлбөр, тооцоо, эрсдлийн удирдлага зэрэг практикт хэрэгтэй мэдлэгийг авах болно. Энэ нь зөвхөн сургалт ус. Цаашид бизнесээ өргөжүүлэх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах эхлэл болно гэж харж байна. За баярлалаа, өнөөдөр бас урилга хүлээж авсанд. Ярилцлагын төгсгөлд бас нэг тодруулах асуулт юу гэвэл түрүү таны ярианд за ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийг хүссэн хүмүүст бол санхүүгийн асуудал бол асуудал биш гэсэн. Гэхдээ бодит байдал дээр яг аж ахуйн нэгжүүдийн ганц одоо хаалт зогсдог зүйл нь бол яалч аргагүй санхүүгийн нөхцөл байдал байгаад байдаг л да. Тэгэхээр ер нь одоо ингээд Монголд ирээд аж ахуйн нэгжүүдтэй харилцаж байхын хугацаанд ер нь одоо яг энэ санхүүгийн асуудал ер нь хэр байдгийг одоо энэ арилжааны банкуд ч гэдэг юм уу эдгээр энэ жижиг дунд үйлдвэрлэл за энэ экспортын бүтээгдэхүүнд хэр нээлттэй ээлтэй байж чадчихэв. The main problem to Миний ажилласнаар Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч байгаа хамгийн том асуудал нь зөвхөн санхүүжил биш юм. Юуны өмнө Монгол улс далаад гарцгүй орн учраас олон улсын худалдаа, гадаад зах зээлийн талаарх туршлага, харилцаа холбоо харьцангуй бага байдаг. Олон компани дотоодын зах зээлдээ төвлөрч ажилладаг болохоос гадаад зах зээлд хэрхэн гарах талаар хангалттай мэдээлэлгүй байдаг. Мөн олон аж ахуйн нэгж, засгийн газар болон бусад байгууллагаас санал болгодог санхүүгийн дэмжлэг, экспортын чиглэлийн хөтөлбөрүүдийн талаар сайн мэддэггүй. Боломж байгаа ч түүнийг хэрхэн ашиглах, хаанаас эхлэхээ мэдэхгүй байх тохиолдол түгээмэл байдаг. Харин экспортын тухайд би санхүүжилтийг хамгийн том асуудал гэж үздэг бай. Учир нь экспортын захиалга бол өөрөө санхүүжилт татах чухал баталгаа болдог. Жишээлбэл хэрвээ танай компани гадаадын худалдан авагчаас албан ёсны захиалга авсан бол банкуд үүнийг үндэслэн үйлдвэрлэлийн санхүүжилт олгох боломжтой байдаг. Экспортын үйл ажиллагааны түгээмэл ашигладаг нэг хэлбэр нь ажилтаас өмнөх санхүүжилт юм. Үйлдвэрлэгчид захиалгынхаа үндсэн дээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийн тодорхой хувийг банкнаас авах боломжтой. Дараа нь бараагаа үйлдвэрлэж экспортын бичвэрмтэй бүрдүүлсэний дараа нэмэлт санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглах
боломж байдаг. The second balance money. Мөн олон улсын худалдааны аккредитив, урьдчилгаа төлбөр, вексел, хөнгөлөлт зэрэг төлбөрийн аюулгүй баталгаатай механизмууд өргөн хэрэглэгддэг. Эдгээр нь экспортлогч компани эрсдлийг бууруулж, мөнгөн урсгалаа доктортой байлгахад тусалдаг. Зарим тохиолдолд худалдан авагч талаас урьдчилгаа төлбөр авах боломжч байдаг. Хэрвээ үйлдвэрлэгч урьдчилгаа төлбөр авч чадвал банкны санхүүжилтийн хэрэгцээч буурдаг. Тэвээс экспортын бизнесийн хувьд хамгийн чухал зүйл нь мөнгө биш. Харин худалдан авагч олох, зах зээлээ зөв сонгох, олон улсын худалдааны мэдлэгтэй болох явдлаа гэж би үздэг. Also and LC there also. Монгол улс дэлхийд эерэг дүр төрхтэй орнуудын нэг. Тэр дундаа Азийн олон оронтой соёлын болон түүхэн нийтлэг талуудтай. Энэ нь Монголын үйлдвэрлэгчдэд тодорхой зах зээлүүдэд итгэлцэл бий болгох давуу тал болж чадна. Тиймээс миний бодлоор Монголын бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч байгаа хамгийн том сорилт нь хөрөнгө мөнгө бус, харин экспортын зах зээлд хэрхэн нэвтрэх мэдлэг, олон улсын харилцаа холбоо, бизнесийн сэтгэлгээний хүрээгээ тэлэх асуудал юм. Манай 2 өдрийн сургалтын зорилгоч яг үүнд чиглэж байгаа. Бид оролцогчдод экспортын үйл ажиллагааны талаарх мэдлэг өгч, олон улсын зах зээлд гарах боломжийг нь бодитоор харуулахыг зорж байна. За баярлалаа. Энэ удаагийн ярилцлага энэ төрөйд өндөрлөе. Энэ удаа бид танд бараа бүтээгдэхүүнээ боожуулж экспортод гаргах илүү бизнесийн санаагаа өргөжүүлэх тэр боломжийн талаар үзэгчтэй мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр Монголын экспорт импортыг дэмжих төвөөс 6 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд сургалт зохио байгуулж байна. За тэгэхээр энд яг танд жижиг дунд үйлдвэр эрхлэгч, стартап, бараа бүтээгдэхүүн эрхлэгч, бизнес эрхлэгч танд тулгарж байгаа ямар асуудал байна? Энд бас шийдлээ хайж болох нь. Тэгэхээр үзэгч та бүхэн бас дэлгэцийн дор гарч байгаа утсаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад энэ сургалтнаас бас тодорхой мэдээллийг бүр авах боломжтой байна. Баярлалаа та бүхэнд.